Миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол яг энэ bottom руу хүрээсээ 1800 1900 дээр Tesla-гийн хувьцаа бидний амьдрал дахиад олдохгүй баха. Тэгээд магадгүй Hims & Hers бүр энэ суур trend line руу унч магадгүй энэ $19 руу унчих юм бол би нэмж авнаа. Тэгээд энээсээ хамаарат ерөөхдөө эцсийн том хөдөлгөөнүүд ерөөхдөө энэ үйлрэлтэй одоо 4 сараас 7 сарын хооронд энэ хувьцаанууд ерөөхдөө том хөдөлгөөнүүд хийх байх. Тэгэхээр тухайн үед хэмдрэл зарлцсан байгаа юм бол тэгэл хэдүүлээ нэмж авнаа. Хөрөнгөний зах зээл юу болоод байгаа юм бэ? Хувьцаанууд яагаад ингэж навс унаад байгаа юм бэ? Бараг ёроол байхгүй юм биш шүү. Одоо зарах ёстой юм биш шүү зүхтий. Би яах гэж хувьцаал өрнө. За. Чи хувьцаал өрөнгө олт хийгээд мөнгө олох юм уу? Эсвэл чи хадгаламж үл хөдлөлөө хөрөнгө олт хийсэн дээр юм уу? Энэ үедээ чи мэдэж авна. За. Тэ та мэдж байгаа. Warren Buffett, be fearful when others are greedy, be greedy when others are fearful. Бусад хүмүүс нь өмдөө шийж бааж авах үедээ шуналтай байгаарай. Бусад хүмүүс шуналтад амнаас нь хөөс гарч авах үедээ чи айж яваарай. За, одоо зах зээл дээр юу болж байна? Хүмүүс бараг цаг болгон Pampers-аас сольж байгаа. Тэ Donald Trump дэлхийн худалдаа гих мэт шин тогтворгүй байдлыг үүсгээд хүн болгон паниктаад юу болж байгаа юм бэ гэх юм бол удахгүй Warren Buffett хөрөнгө оолтоо хийж эхэлнэ. Warren Buffett ерөөхдөө маш их хувьцаа зарсан. Одоо бараг $320 тэрбум бэлэн мөнгө кэшн дээр сууж байгаа. Тэгээд энэ цагт худалдаа авалтаа хийнэ. Миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо энэ уналтыг харах юм бол айгүй хурдтай унж гин. Ерөөхдөө ингэ сунжирсан тий урт хугацаагаараа халуурсаар агаад ингэ уналт ерөөсөө биш ах шиг байна. Зүгээр хап тий пам гэсэн одоо ерөөхдөө урт хугацааны хямрал байж болно, богино хугацааны навс унтсан хямрал байж болно. Миний таамаг юу юм бэ гэх юм бол айгүй богино хугацаанд унчих юм байна. За тэгээд хөрөнгөний зах зээл магадгүй Warren Buffett хамгийн сүүлчийн удаа одоо мань хүн бас одоо 100-аас төгсөж байгаа шүү дээ. Хөрөнгөний зах зээл Warren Buffett амьдралынхаа хамгийн сүүлийн удаа их хямдрал санал болгож явах шиг байна. Миний зүгээс. За тэгээд хин энийг санал болгож байгаа юм бэ гэх юм бол Donald Trump. Oh my god, you're gonna make me be greedy when others are fearful. Бурхан минь чи намайг тэ бусдууд айж авах үед намайг шунлыг хүргэх юм байна шүү дээ. За энэ мимиг ойлгож байгаа хүмүүс доор комент үлдээгээрэй. Таарсан үгүй юу? Тэ. За, Donald Trump-ийн тарифууд яаж ийна гэх юм бол Вьетнам улс аль хэдийнэ тэ окей болцсон. Итали окей болцсон. Европчууд угаасаа тэ энэ өөрийнхөө гайл майлынхаа татвараа буулгана. Ерөнхийдөө тэнцүү худалдааны тариф буюу гайлын татвартай болно. Магадгүй хятадууд энэ дээр гоншихч магадгүй. Израиль хэлэдийнэ тий мөнхөрцөн, Мексик, Таиланд, Канада, Солонгос, Япон, Австрали эдгээр бүгдээрээ юусж байгаа юм бэ гэх юм бол хилцлээ шинээр хийя. Хүлэн зөвшөөрч байна. За нэг юм та ойлгож авах хэрэгтэй. Дэлхийн хамгийн том хэрэглэгчтэй, хамгийн гүнзгий данстай, хамгийн их бэлэн мөнгөтэй, хамгийн их бүтээмжтэй, хамгийн их худлаа авах чадвартай зах зээл юу юм бэ гэх юм бол Америк. Дэлхийн 2 дугаар дайны дараа энэ дэлхийн эдийн засаг хэн дээрээ босч ирсэн бэ гэх юм бол Америкийн эцсийн худалдаа авахчаасаа босч ирсэн. Вьетнам улс юм бараа үйлдвэрлээ. Хаашаа зарах юм? Америк руу зарна. Хятадууд хаашаа зарж байгаа юм бэ? Америк руу зарж байгаа. Япончууд хаашаа зарах юм? Америк руу зарж байгаа. Европчууд машинуудаа хаашаа зарж байгаа юм? Америк руу зарна. За энэ одоо өөрчлөлт цаг арай болоог байгаа. Хятадууд маш хурдтай тэ номер 1 эдийн засаг болох гэж байгаа. Гэхдээ арай цаг нь болоогүй байгаа юм аа. За тэгээ зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэх мэт хэдүүлээ одоохондоо яг утахгүй ярьчна. Эний өмнө заяа энэ Макроны ярьж байгаа юм бити тоо заяа. Тийм. Америк руу бити хөрөнгө олт хий, Европ дотроо хөрөнгө олт хий. За Канадын ерөнхий сайд ярьж байгаа юм те бид нар одоо дэлхийн тэргүүлэгч болно, бид нар манлайлагч болно. За уучлаарай тий Канада улс дөнгөж сая бонд босгосон ам доллараараа босгосон Канада долларын бонд хинч авахгүй байсан учраас ам доллараараа бонд гаргасан. За өөрийнхөө валютаараа бонд босгох чадахгүй Монголтой жоохон төстэй орно. Дэлхийн манлал худлаа. За Keir Starmer юу ч нэг юм бол глобализац бол фейлдсэн гэж яриад байна. Бид нэр хүмүүс заяа өнгөрсөн 50, 40, 30 мянган жил хоорондоо худалдаа 8 хийж л байгаа. Тэр ингээ болохгүй. Окей? Япончууд юм үйлдвэрлээд иш тийш зарсаар л байна. Гаднаас юм оруулсаар л байна. Хятадууд юм үйлдвэрлээд гадагшаа явуулсаар л байна. Вьетнам яг адилхан, монголчууд бас яг адилхан.
энэ дэлхийн худалдаа тренд нь өөрчлөгдөхгүй. Энэ Keir Starmer ярьж байгаа юмыг бас тоох хэрэггүй. Юу үнэн юм бэ гэвэл заяа. Америкийн зах зээл хамгийн том хүм болгон бараага Америк руу зарах хүсэлтэй хэвээрээ байгаа тэр одоохондоо өөрчлөгдөх цаг болоог байгаа. За төлөө доллар руу орцгоё. Долларын индекс ерөөхдөө жоохон бууралтай байгаа. Сүүлийн хэдэн саруудад ерөөхдөө Дональд Трамп ирэх барьснаас хойш ерөөхдөө буурч байгаа. Тийм Дональд Трампын тактик нь мөн тийм долларыг сулах гэж байгаа. Хизээ нэг цагт Mar-a-Lago аккорд нь гарч ирэх байх. 1985 онд бол Plaza Accord гарч ирсэн. За тэрний өмнө 1971 онд Richard Nixon тийм доллар алтны холбоог тасцсан. За 1945 онд Bretton Woods гарч ирсэн гэх мэтчлэн шинэ төв банкуд худалдааны тийм хилцэл удахгүй бий болно. Трамп яг тийшэл явж байгаа. Тэгээд маш олон улс орнууд ерөөхдөө буугаад өгч л байгаа. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таатай бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Равтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таатай өгнө. За нефтний чарт айгүй сонирхолтой. Энийг одоо би бас айгүй олон сар ярьж байгаа. Таад ингэ харж байгаа юм бол энэ тийм энэ буруулчин руу нэг момент руу яваал байсан, буурал байсан. Тэгээд энэ зах зээлийн зохион байгуулалт цаана байгаа нэг далд зохион байгуулалтыг геометри айгүй сонирхолтой яг тэр болон руу ингэ явсараад тэгээд өнөөдөр хідүүлээ тийм шийдлийн харлаа ерөөхдөө доошо буурах юм байна. За энэ Америкийн эдийн засгийн хувьд бол бас сайн. Нефт, эрчим мууч, газны үн буурч байх юм бол юм тээвэрлэхэд арай хямдхан болно. Америкчууд илүү бага мөнгийг бензин, газнаа зарцуулна, илүү их мөнгө тэдний керманд үлдэнэ гэх мэтчлэн. Дэлхийн эдийн засгийн өсөлт тийм хамгийн том дайсан нь юу юм бэ гэх юм бол эрчим хүчний өртөг. Европчууд тэнэгдэхгүй байсан бол заяа Оросоос газ нефт өнөөдөр маш хямдаар авах боломжтой. Жишээлбэл Европчууд өнөөдөр Оросоос газ нефтийг худалдаж аваад эхлэх байсан бол эдийн засаг нь маш хурдтай тийм хөл дээрээ босоод байна. Гэхдээ тэд нэр тэнэг учраас энэ боломжийг тэд нэр ашиглахгүй. Энэ боломжийг тэгээд хамгийн гоёорхийн ашиглах юм бэ гэх юм бол Америк, Хятад. За, ерөнхийдөө эдийн засгийг бас энэ маш ихээр дэмжиж байгаа. Тэгээд Хятадд амьдарч байгаа миний контентыг үзэж байгаа хүмүүс нь бас хэлээрээ эдийн засгийг тэнд ерөнхийдөө сэргэж байгаа. Манай найзууд бас хэлж гин хүмүүс машин худалдаж авж гин, гар утас авж гин. Ерөнхийдөө Хятадын дотоодын эдийн засгийн хямрал тий байсан. Гэхдээ одоо гайг болж эхэлж байгаа. За, TLT American засгийн эзэн бондыг харах юм бол ерөнхийдөө bottoming process явжлаа. Тий, айгуу сонирхолтой. Ерөөхдөө яроол нь магадгүй энэ 80 хэд дээр байгаа гэж магадгүй. Гэхдээ хэдүүлээ бас жоохон хүлээ. Энэ дээр бас яг адилхан ийм wedge formation харагдаж байна. Тэгээ магадгүй хэдүүлээ 5 6 7 сард ерөөхдөө ингээд дээш нэг breakout харах магадлал маш өндөртэй. За тэгээд би энийг хараал сууж байгаа. Тэгээ ингээ харах юм бол ер нь нэг шийдвэр гаргалт руу ингээ явж байгаа яг нефтний чартаа ерөөхдөө төстэй байгаа ч тийм ерөөхдөө төстэй. Тэгээ магадгүй заяа 5 сар 6 сар үеэр Европ нэг томоохон шийдэл юм гарч магадгүй. Тэрнээс болж их хэмжээний мөнгө тий Америк руу зүхтэж магадгүй. За TLT руу хэн орох юм бэ гэх юм бол тий Америкийн Европт байгаа тэтгэврийн сангууд, Европын засгийн газрын бонд эзэмшиж байгаа хүмүүс, Германы засгийн газрын бонд, Англи, Франц гэх мэтчлэн тэр бондуудыг авсан хүмүүс тий TLT Америкийн 20 жилийн хугацаатай бонд руу явах магадaltaй. Одоо хүмүүс юу яриад байна гэвэл заяа сонирхолтой. Америкийн эдийн засаг одоо хог болцсон. Америк удахгүй дампуурнаа гэх мэт ч үгүй. Европын эдийн засаг хамаагүй муу байгаа. Японы эдийн засаг хамаагүй муу байгаа. Заяа. Тэгээд Японоос тий Европоос мөнгө хаашаа зүхтах юм бэ гэх юм бол Америк руу зүхтчил таарна. Тэнд эдийн засаг муудаад ирэх юм бол. Тэгээ магадгүй Европчууд энэ Оростой жинкнээс үзэлтэй тэнэгтэж магадгүй. За тэгэх юм бол тий TLT руу орноо. За тэгээ TLT
тий буцаагаад дэше өсөх магадaltaй хэдүүлээ эндээд зүгээр 50 бэлэн суугаал байх хэвээр. За Dow Jones-ийн ингээ чарт харах юм бол өмнөх топ bottom ингээ харах юм бол тий Fibonacci тооны гарах юм бол саяны уналт бол яг баг Fibonacci 1 лөө дүгсэн байна. Магадгүй 1.6 лөө хүртэл буурах магадaltaй. Тэр хаана юм бэ гэх юм бол 360. Окей. За ерөнхийдөө энэ SPR Dow Jones-ийн индекс ер нь бол энэ нэг тий 450 дээр ерөөхдөө double top хийчихэд одоо ингээ буурж гин. Өмнө юм болж исэн үү гэх юм бол зөндөө удаа болж исэн. За өмнө энэ гэхдээ болохтой арай удаан болж исэн. За тэгээ сунжирсан тий уналт байж болно эсвэл тий шахалтцсан айгу товч хугацаанд уналт байж болно. За тэгээ түүхийг хэдүүлээ харах юм бол тий одоо 2020 ковидын уналт тий 22 23 оны уналт энэ 22 23 оны уналт бол маш сунжирсан тий айгу олон ингээ нийгэл унаал жоохон босч ирээл буцаага хажууд тийш явал. За энэ удаагийн уналт бол зүгээр waterfall тий хүрхрээ шиг хав. За тэгээд хэзээ нэг цагт ёроолтой хүрнэ магадгүй энэ тий 150 өдрийн moving average байж магадгүй эсвэл бүр энэ channel-ийн ёрооллууга хүрч магадгүй. Хэдүүлээ харах хэвээр одоохондоо хэдүүлээ Dow Jones янз бүрийн хөрөнгө олт одоо хийгээг байгаа автоматал хөрөнгө олт хийсэн хүмүүсийн мөнгө бид нэр яг энэ оргилцэг дээрээ Dow Jones-аас гарсан S&P 500 бүх юм дээр яг адилхан тэгээд ерөөхдөө энэ bottom out болоод ирээд correction юм уу тий дуусаад ирэх юм бол хэдүүлээ эргүүлээд орох болно. За S&P 500-ыг жоохон ойрхоноос хараад үзэх юм бол тий өмнөх уналт ёроолыг ингээ харах юм бол тий 0.6-гийн Fibonacci level дээр хүрсэн, тэргээ цөмлсөн. За тэгээ магадгүй энэ нэг лөө явж магадгүй за тэр хаана юм бэ гэх юм бол ойролцоо 486. Магадгүй 1.6 лөө хүртэл унах магадaltaй гэх юм бол 447. Миний хувьд бол нэг хамаагүй аль болох их хэмдэрх юм бол арай хямдхан үнээр авах боломжтой гэсэн үг. Тийм учраас хүлээж лээ. Энэ дээр буцаагаад орж ирэх нэг ярах ерөөсөө хэрэггүй яг адилхан худаг унжаах үедээ барьж авахгүй тий шалан дээр унсныхаа дараа барьж авсан дээрээ. За QQQ Nasdaq харах юм бол тий Fibonacci яг 0.6 дээрээ өнгөрсөн 7 хоног close хийсэн 3 сарын хаалтын ханш бас яг адилхан яг Fibonacci 0.6 дээрээ тэгээ магадгүй одоо өргөжлүүлээд 1 лөө хүрэх магадaltaй. За тэгэх юм бол 394 тий 540-оос 300 400 лөө тий одоо бараг нэг 2-3 сарын хугацаанд унна гэдэг чинь айгүй хурдтай ер нь бол тий дэжгүй нэг их цаг хугацаа алдахгүй нэг удаан хүлээх хэрэггүй энэ уналт бол айгүй эрчтэй айгүй хурдтай тус тас гэл явж байна. Окей, алтыг харах юм бол сонирхолтой 2011 оноос 2020 он хүртэл cap formation гарч ирсэн. За тэрний handleтай тэгээ тэрнээсээ breakout хийсэн. За ингээ харах юм бол ерөөхдөө энэ cap-ийнхаа ёроол тий ам хүртэл яг ингээд өсөлтийн нэг үзүүлээд яг дээгүүр нэг давцаа тавих юм бол бид нар яг тий full move болцсон. Аягнаас тий cap-аас ёроол тий ам хүртэл тэгээд дахиад ёроол ам хүртэл ингээд хөдөлгөөн бол бүрэн байсан байна. Миний хувьд бол одоо зогссон юм уу гэх юм бол үгүй бах. Ерөөхдөө одоо жоохон завсарлага авч магадгүй. Тэгээ Европын тэнэглэлээсээ хамаарад алт өргөжүүлээд өсөх нь эсвэл хажуу тишээ явах нь шийдэгдэх баха. Одоо ерөөхдөө алт жоохон завсарлага авах цаг болцсон байгаа хаа. Тэгээ Alibaba-гийн хувьцаа харах юм бол тийм ер нь бол ёроолтой хүрсэн. Ёроолынхаа дахиад нэг тест хийсэн. Одоо ерөөхдөө ингээд дэше өсөж байгаа. Энэ дээрээ хэдүүлээ автоматагаарч манай school community ч хөрөнгө олт хийсэн байгаа. Тэгээд 100-аас доош унчих юм бол дахиад жоохон нэмж аавна. Энэ хувьцаа хаашаа явж гинэ гэх юм бол хажуу тишээ эсвэл тийшээ ерөөдөө энэ бол маш гоё урт хугацааны хөрөнгө олт гэж хэлж болно. JD Alibaba шиг яг адилхан гоё үзэмжтэй биш. Тийм учраас арай бага хөрөнгө олт тийшээ хийсэн. Гэхдээ ерөнхийдөө графикийн хувьд бол энэ компани үзүүлэлтийн хувьд бол хэдийн эдийн засгийн хувьд бол бас яг адилхан одоо баг зэрэг багаараа одоо хэдийн эдийн засаг дотор үйлдвэрлэл жоохон тийм багасаад одоо үйлчлэгээ рүү явж гин
хүмүүс одоо consumer economy болж байна. Америкийн эдийн засаг ч гэсэн 1900 онд бол тэр чигтээ үйлдвэрлэл хөдөө аж ахуйн дээр төвлөрсөн байсан. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа ерөнхийдөө үйлчлэгээ явсан одоо хятад эдийн засаг яг тийш явж байгаа. Тэгээ энэ дээр ерөнхийдөө Alibaba, JD ерөнхийдөө байр суурь аягүй сайн бэлтгэсэн байгаа ирээдүйд компаниуд учраас ийшээ урт хугацааны хөрөнгөлт хийсэн байна. Tesla-гийн хувьцаа бараг хөрөнгөний зах зээл дээр топ хувьцаануудын дунд хамгийн их хэлбэлцэлтэй хувьцаа таад ингээ харж байгаа юм бол энэ үед энэ оргилцэг дээр хүрээд Palm Nafs унаал за тэгээд дахиад энэ үед Nafs унаал за тэгээ энэ үед бас Pogent-а тэгээд одоо хаа хүртэл унах юм бэ хэдүүлээ хүлээх ёстой. Ерөнхийдөө moving average-уудыг олон дахин ингээд эвддэг хувьцаа бол мөн миний хүсэж байгаа юм хувьдаа миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол яг энэ bottom руу хүрээсээ 1800 1900 дээр Tesla-гийн хувьцаа бидний амьдрал дахиад олдохгүй хаа Elon Musk ирүүл байх юм бол Elon Musk-ийн амь нас эрүүл мэндэлөө хин нэгэн халдахгүй юм бол мань хүний одоо бүтэмжтэй цаг үе дуусаагүй байгаа. Elon Musk өөрөө юу гэж яах юм бол би дөнгөж эхэлж байгаа гэж өөрөө ярьдаг. Магадгүй үнэн. Elon Musk дотор дахиад шүүс байгаа баттай. Тэгээд миний хүсэж байгаа юм дахиад хэлчихье. $200 доош ороод ирчих юм бол тэгэл сайн унаа. Hims and Hers Pogent-сан 70 дээр жоохон хэдүүлээ ашиг авсан. За тэгээд амар унжин ингэж унах ах вирус төсөөлөөгүй. Гэхдээ хэдүүлээ нэмээд авчлага 30 дээр нэмж авсан, 29 дээр нэмж авсан. Тэгээд магадгүй Hims and Hers бүр энэ суур тренд лайн руу унч магадгүй энэ $19 руу ерөөхдөө зарчмын хувьд бол яг адилхан $19, $20 руу унчих юм бол би нэмж авнаа. Энэ бол миний хувьд бол нэг муу юм биш. Менежмент айгуу сайн, хугарлын цэгт авцсан, cash flow positive, бүтээгдэхүүн айгуу сайн, брэнд айгуу дэжгүй, хүмүүс Hims and Hers айгуу дуртай. Тэгээд дөнгөж эхэлж байгаа компани. Тийм учраас ерөөхдөө би бол энэ компанид маш дуртай. Tesla-гийн одоо энэ үе 20 оны үетэй адилхан юм шиг надад санагдаад байна. Таад ингээд чартыг харж байгаа юм бол ингээд Pogent-сан, Nafs унтсан Тэгээ Hims and Hers яг энэ үед авахгүй. Тэгээ магадгүй 5-6 жилийн дараа ирүүлээ харах юм бол яг энэ шиг ингээ харагдаад энэ хавлуу энтэй төстэй ингээ явчих юм бол тэгэл хэдүүлээ баярлалаа оноо. Ер нь бол Hims and Hers энэ үеийн өсөлт ингээ биднэрт өгч чадах юм бол тэгэл гоё. Энэ дээр нэг санаа зовхон байхгүй. За, Oscar Health санхүүгийн үзүүлэлтүүд 4-р үйлрэлтээ Hims and Hers шиг гоё гарсангүй. Гэхдээ ингээ харах юм бол cup and handle formation байна. Handle нь энэ байна. За тэгээ удахгүй хаашаа явах юм бэ? Ерөөхдөө тодорхой болох юм. За тэгээд бас хэдхэн 7 хоногийн дараа Oscar Health-ийн шинэ үйлрлийн тайлан гарч ирнэ. Q1-ийн тайлан гарч ирнэ. Hims and Hers-ийн тайлан ойролцооныг сарын дараа гарч ирнэ. Tesla-гийн тайлан бас удахгүй гарч ирнэ. За тэгээд энээс хамаарат ерөөхдөө эцсийн том хөдөлгөөнүүд ерөөхдөө энэ үйлрэлтээ одоо 4 сараас 7 сарын хооронд энэ хувьцаанууд ерөөхдөө том хөдөлгөөнүүд хийх бах. Тэгэхээр тухайн үед хэмдрэл зарлцсан байгаа юм бол тэгэл хэдүүлээ нэмж авнаа. За, ерөөхдөө ийм та 50 байгаарай. Тэгээд хэдүүлээ Warren агагийн үгийг мартаж болохгүй шүү. Хэмдрэл яг одоо явж гин. Тэгээд хэдүүлээ удахгүй хүмүүс та дотроо бас ингээ таадын дотроос нэг юм ундралсан цай. Хизээ нэг цаг болоосаа. За болио гэд нэг эмоцийн хэвд бол та бууж өгөн заяа. Яг тухайн үед авах хэвээр. Окей? Warren Buffett-ийн дүрм энэ тэг мань хүн бол энүүгээрээ дамжуулаад домог болсон 50-70 жил энийг амжилттай хийж байгаа. Тэгээд Donald Trump-та магадгүй хэдүүлээ 3-4 жилийн дараа Warren Buffett-ийг адилхан баярлаа гэж хэлний яваад байх юм бол энэ их хэмдэрлийг айгу хурдтай, айгу зохион байгуулалттай, айгу ойлгомжтой биднэрт бэлгэлсэн байх магадaltaй. За, хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За, өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ
таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөл хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.